Та бүхэн ICP OES-ийн шинжилгээг 55%-аар илүү хурдан хугацаанд нэг шинжилгээг хийж чадна. 50%-аас бага аргонхийг нэг шинжилгээнд зарцуулна хэмээн төсөөлдөө. Тэгвэл одоо ажлын тийм нэгэн зэрэг хоёр харалт бүхий ICP OES 51 гаруй багаж ийм хүчин чадлаар ажиллах боломжтой боллоо. Хоёр харалт бүхий ICP OES нь эрсдлийг гаргуулахгүй. Ажлынд ICP OES 51 гарван хөндлөн болон цацрагийн хоёр харагдалтаар шинжилгээг нэгэн зэрэг гүйцэтгэдэг. Хамгийн хэцүү дээжүүдийг ч гэсэн шинжлэх чадамжтай. Ингэснээр шинжилгээ хийх хугацаа болон нэгж дээжинд зарцуулах хугацааг багасган шинжилгээ хийх аргачлалыг хэлбэршүүлж чадсан. Босоо байрлал бүхий бамбарна. Ууршимтгай органик уусгагч бүхий хэцүү төвөгтэй дээжийг шинжилгэхэд маш сайн үзүүлэлтийг гаргахаас гадна цэвэрлэгээ, арчилгаа бага шаардна. Нэмэлтээр гэрлийн долгионы бүхий л уртад шинжилгээг хийхийн тулд тойрсон болон хөндлөн байдлаас нь гэрлийн цацрагийг цуглуулж авахын тулд ихэнхдээ 4 удаагийн дараалсан хэмжилтийг хийх шаардлагатай болдог. Ингэснээр цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг илүү зарцуулахад хүргэдэг. Харин үүнтэй харьцуулахад ажлын тийм 51 гаруй SVDV ICP OES багаж нь эдгээр 4 хэмжилтийг нэг удаагийн хэмжилтээр хийнэ. Хөндлөн төлөвт шинжилгээ хийх явцад толин гэрэл рүү чиглэн эргэлдэнэ. Харин цацрагийн буюу тойрсон төлөвийн үед гэрлээс толь холдож хөдөлдөг. Энэ хоёр төлөв нь хамтдаа нийлж байж босоо зэрэг харагдалтын төлөвийг бий болгодог. Нэгэн зэрэг хоёр төлөвөөр харах үед нейронус спектрийн цуглуулагч нь хөндлөн болон цацрагын төлөвүүдийн гэрлийн цацрагийг хоёулангийн сонгож зэрэг цуглуулж чаддаг. Энэхүү онцгой технологийн үр дүнд маш өндөр наривчлал бүхий шинжилгээг хурдан гүйцэтгэх боломжийг олгодог. Нэг удаагийн хэмжилтээр бүгдийг хийхээс гадна шинжилгээний ямар ч аргачлалыг маш их хэлбэршүүлж өгсөн. Түүнчлэн Vista Chip 2 CCD детекторын тусламжтайгаар хэрэглэгчдийн онцлог зориулан багажны үзүүлэлтийг улам сайжруулах боломжтой. DSC технологийн үр дүнд маш богино хугацаанд халж өндөр бүтээмжтэй ажиллах, өндөр мэдрэмж, динамикийн өргөн мужид ажиллана. Vista Chip бүхий 51 гаруй ажлын ICP OES багаж нь энэ төрлийн багажууд дотроо дэлхийн хамгийн хүчирхэг бүтээмж өндөртэй загвар юм. Та бүхэнд энэхүү багажны бамбарыг байрлуулахад хэлбэр бөгөөд хурдан байх ба хийтэй холбогдох болон бамбаруудыг тэгшлэхдээ автомат үйл ажиллагаатай болсныг мэдрэх болно. Ингэснээр тохируулах гэж цаг алдахгүй маш сайн үзүүлэлт бүхий найдвартай үр дүнг гаргана. Сайжруулсан хавхлагын системийн сонголттойгоор ирдэг бөгөөд шинжлэх гэж байгаа дээшний тог үнэхээр бодтойгоор нэмэгдүүлж болдог. Багаж нь цомхон үйлдэл бүхий програм хангамжтайгаар цог сажиж шинжилгээ хийх явцыг улам хэлбэршүүлж өгсөн. Хөөсний оролтыг хянж өгснөөр дээж авах болон зайлалтын хэмжээг багасгаж бүтээмжийг илүү ихээр нэмэгдүүлж үзүүлэлтэнд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үйл ажиллагааны зардлыг бууруулж өгсөн. Мөн та бүхэн хэцүү төвөгтэй дээжүүдийг шинжилж байгаа үед ч гэсэн бамбарын ашиглалтын хугацаа уртас чадсан болохыг анзаарах болно. 51 гаруй ICP OES багаж нь 3 төрлийн уян хатан тохиргоотойгоор үйлдвэрлэгдэж байна. Эдгээр загварууд хэмжээний хувьд бүгд дэлхийн зах зээлд ирэх энэ төрлийн багажуудаас хамгийн бага хэмжээтэй. 51 гаруйн ухаалаг загвар бүхий багажийн эд ангийг дотоодын хүчтэй даралт болон гадаад коррозид төсвөртэй материалаар хийгдсэн тул ямар ч хэцүү нөхцөлд ажилладаг лабораторийн хувьд удаан хугацаанд доктортой ажиллах чадвартай. Багажны тохируулах, удирдах хяналтууд нь бүгдээрээ багажны хажуу хэсэгт байрладаг тул засвар үйлчилгээ тохируулахыг хийхэд хэлбэр болгож өгсөн. Ажлын 51 гаруй ICP OES багажны хувьд ч шинжилгээний үзүүлэлтийн хувьд ч гэсэн давуу талуудыг бүгдийг мэдрүүлэх төгс шийдэл юм а. ICP OES багажаар шинжилгээ хийхэд урд өмнө хизээж байгаагүй хурдан найдвартай арга замаар шинжилгээ хийх болно. Ажлын 51 гаруй ICP OES, хоёр харалт бүхий ICP OES.